Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 10 сарын 28-ны Монгол хэлний хичээл эхэлж байна. Анхаарлаа хандуулад үзээрэй. За, өмнө үзсэн үсгнүүдээ бүгдээрээ цуг уншия. Дармал том А үсэг. Дармал жижиг А үсэг. Бичмэл том А үсэг. Бичмэл жижиг А үсэг. Дармал том үсэг. Дармал жижиг үсэг. Бичмэл том үсэг. Бичмэл жижиг үсэг. Дармал том үсэг. Дармал жижиг үсэг. Бичмэл том үсэг. Бичмэл жижиг үсэг. Дармал том үсэг. Дармал жижиг үсэг. Бичмэл том үсэг. Бичмэл жижиг үсэг. Дармал том үсэг. Дармал жижиг үсэг. Бичмэл том үсэг. Бичмэл жижиг үсэг. За одоо бүгдээрээ энэ зургийг ажиглая. За энэ хүүхэд юу барьсан явж байна вэ? Өд барьсан явж байна. Модон дээр ямар амьтан байна вэ? Модон дээр шувуу байна, тийм ээ? За шувууны өд барьсан явж байна энэ хүү. Өд гэ багшигаа дуурайгаад хэлээрэй. Өд. За өнөөдөр тэгэхээр өд гэхэд ордог үсэг үзэх нэ. Дармал том үсэг. Дармал жижиг үсэг. Бичмэл том үсэг. Бичмэл жижиг үсэг. Үсэгтэй адилхан. Гэхдээ дундуураа зураастай байгааг харж байгаа бах тийм ээ. Хэлээрэй. Дармал том үсэг. Дармал жижиг үсэг. Бичмэл том үсэг. Бичмэл жижиг үсэг. За одоо багш нь үсгийг хэрхэн бичгийг харуулъя. Бичмэл жижиг үсэг. Үсэг шиг эхлээд яг эхэлсэн дээрээ төгсгөнө. За тэгээд дундуур нь зураас. Эхлээд жижиг зуувын дугуйгаа биччихээд үзгээ салгаад дундуур зураасыг зурна шүү. За одоо харин бичмэл том үсэг. За мөн том үсэгтэй адилхан эхлээд эхэлсэн дээрээ төгсгөөд зураасыг зурна. Үсэг нэхээ. Зураасыг зурахгүй бол үсэг болчихно тийм ээ. За одоо харин энэ бичмлэр гэж бичсэн байна тийм ээ. Мөөг гэд сонсогдож байгааз. Хөрөө гэд бас үгийн төгсгөлд сонсогдож байна тийм ээ. За одоо хэрхэн бичгийг багш нь харуулъя. Жижигээр эхэлсэн байна. За хараарай. Холболтыг маш сайн анхааралтай харж байгаа тийм шүү. Хооронд нь нийлүүлээд бичиж гэж болохгүй. Гэ хэлээд бичнэ шүү бичихтэй. За одоо харин томоор эхэлсэн өөг нь хэрхэн бичгийг харуулъя. Томоор эхэлж бичиж байна тийм ээ. Холболтыг маш сайн анхаарад бичнэ шүү.
гэ хэлээд дэвтэрдээ бичнэ шүү. Оо. Сайдар анхаарад бичээрэй. За одоо харин од байна тийм ээ энэ. Од. Харин энэ өд байна. Од гэхэд ямар үсэг орох вэ? Өд гэхэд харин ямар үсэг орох вэ? Өөрсдөө бодоорой. За од гэхэд о үсэг сонсогдож байна тийм ээ. Өд гэхэд харин өө үсэг сонсогдож байна. За дараагийнхын зураг энэ дээр өглөө болж байна. Өглөө. Энэ дээр цаг байна. Ямар үсэг орох вүлээ? Бодоорой. Өглөө гэхэд үгийнхэнд өө үсэг сонсогдож байна. Төгсгөлд нь урт өө сонсогдож байна тийм ээ. За цаг гэхэд харин үгийн дунд а үсэг сонсогдож байна. Нар. Өндөг. Нар, өндөг. Ямар үсэг орох вэ? Нар гэхэд а үсэг сонсогдож байна те дунд нь. За өндөг гэхэд харин үгийн эхэнд болон дунд өө үсэг сонсогдож байна. За энд ихэр хүүхдийн зураг байна. Энд мөөгний зураг байна. Ихэр гэхэд үгийн эхэнд и үсэг харин дунд нь бидний мэдэх э үсэг сонсогдож байна тийм ээ. Ихэр гэлээд үзээрэй. Ихэр. Мөөг гэхэд үгийн дунд урт өө сонсогдож байна. Мөөг. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг хийгээд багш руугаа зургийг явуулаарай.